Чингис хааны үхэлтэй нүрт тусан 10 тохиолдол. 10. Төрсөн ах дүүсийн тэмцэл. Тэмүүжний эцгийг Есүхбаатар гэдэг. Тухайн үеийн Монгол аймагуудын нэгэн хүчирхэг аймаг болох Хамаг Монгол аймгийг Есүхбаатар толгойлдог байлаа. Гэвч өрсөлдөгч нэгэн хүчирхэг аймаг болох Татар аймагт Есүхбаатар 1170 онд хорлогдож нас барлаа. Түүнийг нас барахад түүний хүү Тэмүүжин ердөө 9 настай байсан юм. Есүхбаатар 2 хатантай байв. Тэр хацтынх нь ууган хүүгүүд нь Бэхтэр болон Тэмүүжин. Бэхтэр Тэмүүжнээс 1 насаар ах. Тэмүүжин Бэхтэр нарын зөрчил Есүхбаатар нас барсны дараахнаас эхэлжээ. Есүхбаатарыг нас барахад Тэмүүжнийх өөлөн болон Бэхтрийн их сочхил нар өнчөн хідэн хүүгүүдийнхээ хамт үлдэв. Учир нь тэдний харьяанд байсан иргэдийг тайчуудын таргуудай булаан авснаар Тэмүүжний гэр бүл маш хүнд байдалд орж улс төрийн хувьд хамгаалалтгүй эмзэг байдалд орсон нь. Энэ айл тун хэцүү амьдралаар амьдарч байв. Гэтэл Тэмүүжин болон түүний дүү хасар нарын барьсан загас шувууг Бэхтэр болон түүний дүү бэлгүүдээ нар дээрэмдэж авч чад байж гэн үүнд нь зэвүүлсэн Тэмүүжин мөн хасар нар Бэхтрийг хоёр талаас нь харуулж хороосон юм. Энэ явдал Тэмүүжин ердөө 10 гаруй настай байхад л болсон. Ингээд өнгөц харахад загас шуухнаас болоод ахыгаа алчсан мэт харагдавч үүний цаана илүү том шалтгаан байсан тодорхой. Хоолыг нь булаасан явдал бол тухайн үед аль хэдийн хурцсан байсан зөрчлийг улам гүнзгийрүүлсэн хэрэг юм. Иймээс судлаачид дараах дүгнэлтэнд ихэвчлэн хүрдэг. Бэхтрийг хороосон ах дүүгийн жирийн нэг маргаан бишээ. Энэ бол улс төрийн шинжтэй буюу ухсаа заламжлалтай холбоотой. Мөн эрх мэдлийг хэн гартаа авах юм. Хамгийн гол нь амьд үлдэхийн төлөөх үйлдэл байсан гэж үздэг. Магадгүй хэрвээ Бэхтрийг алааг бол Бэхтэр Тэмүүжинг алах байсан ч болох юм. Ядчил Тэмүүжинд тэгж санагдсан байхыг үгүйсэхгүй. Ингээ сайтар харах юм бол энэ бол эцгээ алдсан, хамгаалалтгүй болсон, өсөглөн шахагдсан нэгэн айлд гарсан зөрчил тун хурцсан хэрэг юм. Тэмүүжин цаазаар ахуулгадах хөв. Бэхтрийг хөнөөсний дараахан тайчууд аймгийнхан Тэмүүжин дээр ирдэг. Тайчууд бол Есүхбаатарыг нас барахад тэдний гэр бүлийг хайж нүүж явсан овог аймаг. Тайчуудын тэргүүнийг таргуудай Хэрэлтуг гэдэг. Энэ хүн Есүхбаатарын ард иргэд болон эд хөрөнгийг нь дээрэмдэн авч явсан этгээд. Таргуудай бол Тэмүүжнийг ирээдүйн өрсөлдөгчөө буюу бодит аюул гэж харсан нь ойлгомжтой. Тиймээс түүнд Тэмүүжнийг үгүйхийг хангалттай шалтгаан байсан ч гэсэн харин шалтгаан нь олдохгүй байж. Гэтэл төрсөн ахыгаа хөнөөсөн хэрэг гарсан нь Тэмүүжнийг барьж авах сайн шалтгаан болсон бололтой. Учир нь хүн алсан явдал бол ямар ч нийгэмд буруутгах хүчин зүйл шүү дээ. Ийхүү таргуудай Хэрэлтуг Тэмүүжин барьж аваад толгойд нь дөнгөглөн айл бүрт хануулаад шийдэх өдрөө хүлээж байлаа. Шийтгэл нь яг ямар шийтгэл байсныг бид мэдэхгүй ч гэсэн Тэмүүжин амь насаа алдах шахан байж оргож гарсныг бодоход энэ нь амь настай холбоотой шийтгэл байсан болов. За тайчууд тэр нэгэн өдөр найрлж байв. Тэмүүжин харин өөрөөс нь баг хүүхдээр мануулж байж. Нар жаргаж орой болоход Тэмүүжин өнөө хөвгүнийг гиндүүлэн толгоор нь хүчтэй цохоод голын усанд орж нуугдлаа. Толгойдох дөнгөн живхгүй учраас зөвхөн нүрээ ил гаргаад хөвж байсан гэсэн үг. Хожим Монгол эрдэмтэн энэ үйлдэлийг туршиж үзээд ингэж хөвөх нь ямар хэцүү гэдгийг ойлгосон гэдэг. Тэмүүжинд өмсгсөн модон дөнгө маш хүнд. Хүзүү хоолойг нь үрж холгон тэсхийн аргагүй тарчлагдаг байсан цаг үед голын усанд нуугдж байгаа шүү дээ. За өнөөх Тэмүүжин манж байсан хүү баригдсан хүнийг алдлаа гэж хашаахад тайчууд бүгд цуглан Тэмүүжин хайж эхлэв. Гэтэл Тэмүүжин усанд ийхүү хэвтэж байгааг нь нэгэн хүн олоод тарчиж гин. Тэр хүнийг Сорхон шар гэдэг. Сорхон шар Тэмүүжин харангуйта чи ийм л аргатай болохоор тайчууд чамд атаархдаг үз. За чи ингэж хэвтэж бай. Би чамайг хэн ч хэлэхгүй гэж хэлээд яваад өг. Сорхон шар тайчуудтай харин ингэж хэлдэг. Хүн бүр явсан мөрөөрөө ахиж нэг удаа хайгаад олохгүй бол маргааш нартай дахиж хайцгаая. Дөнгөтэй хүн хаа олдох вүлээ гэд. Ингээд бүгд дахин хайхад Сорхон шар Тэмүүжин дээр ахин ирээд. За хүн бүр явсан газараараа ахин нэг шалгаад маргааш цуглан хайхаар болов. Биднийг тармагц чи ээж дүүнэр л угаа яв. Хэрвээ баригдах юм бол харин надтай таарснаа битгий хэлээрэй гэд яваад өглөө. Гэвч Тэмүүжин тэр шөндөө гэрлүүгээ яваагүй юм. Учир нь үнэхээр л дөнгөтэй хүн хаа холдож чадах вүлээ. Тиймээс шөндөлөөр Сорхон шарын гэрт нь яваад орчихов. Тэмүүжин гэрт нь гинт ороод ирэхээр Сорхон шар сандрах нь ойлгомжтой шүү дээ.
би чамайг гэрлүүгээ яв гэж хэлээ өстэй гэхэд нь харин Сорхон шарын хоёр хүүг нь аавыгаа зэмлээд хүн хамгаалт хүсч ирж байхад тэгж хэлж болохгүй шүү дээ гэд толгойд нь угалсан дөнгийг салан аваад галц түлж орхив. Ингээд Тэмүүжин Сорхон шарынд зүхтах боломж гарах өдрийг хүлээн нуугдж байлаа. Тэр өдөр нь чирж Сорхон шар Тэмүүжинд нэг морь, замдаа идэх хоол хүнс, номсон мөгөөд гэрлүүн оргуулв. 10 гаруй наснда ийхүү амиа алдах шахсан бяцхан Тэмүүжин хожим бүх монголчуудыг нэгтгэн Чингис хаан болоод Сорхон шар болон түүний хоёр хүүгүнд маш том эрх ям болгож ачийг нь хариулдаг билээ. 8. Тэмүүжин малын хулгайчтай байлдав. Тэмүүжин мөн л өсвөр насны хүү. Нуус товчоонд бичснээр Тэмүүжний гэр бүлд 9 адуул байсан гэж. Эцэг нэгт дүү болох бэлгүүтэйг нь нэг морио унаад амд явчихсан үеэр гинэт дээрэмж дээрээд нүдэн дээр нь үлдсэн 8 адууг нь туугаад явчихлаа. Бэлгүүтэй бүр нар жаргасан хойно ирэв. Алдсан адуугаа олж авахар хин явах вэ гэдэг дээр Тэмүүжний дүүнэр бүгд явъя гэсэн боловч Тэмүүжин тэднийг хориглож энэ аюултай аялал руу өөрөө явахар болов. Ингээд өвсний налархайг ажиглан алдсан адууныхан хойноос явж байтал нэгэн баян айлын адуун сүрэгтэй таарав. Тэнд өөрийнх нь үеийн нэгэн хүүгэн үүс агаад сууж байлаа. Нэрийг нь Боорч гэдэг. Энэ баян айлын ганц хүү юм байна. Өглөө нар мандахаас өмнө хэдэн хүмүүс энэ 8 шарга морийг чинь хөөгд энэ хажуугаар өнгөрсөн гэдгийг Тэмүүжинд хэлв. Ингээд Боорч Тэмүүжинд "За хоёлаа амд нөхд болёо. Би чамд туслая" гэж хэлээд Тэмүүжний хэд хоног унаж явсан ядарсан морийг нь өөрийн сайн мороор солиод хоёлаа 8 шарга ахтын араас мөшглөө. Айлын ганц хүү Боорч аавдаа ч хэлэлгүй шууд Тэмүүжиндээ яваад өгч. Ийхүү тэр хоёр хэд хоног явтал нэгэн хүрээ ирээд харагдав. Тэр хүрээний цахад 8 шарга нь өв сэдээ зогсож байна. Тэмүүжин Боорчд хандаад "За манай адуу тэр байна. Чи эндээ байж бай. Би адуунуудаа хөөгөөд ирье" гэхэд харин Боорч "Би чамд нөхөр болно гэж энэ хүртэл явчихад яаж энд хүлээж чадах вүлээ? Хамтдаа явъя" гэд ийхүү Тэмүүжин Боорч хоёр хамтдаа довтолж ороод шарга морьдоо хөөж гарав. Морьдоо хөөгд давхитал тэр хоёрын хойноос олон хүн сувалдан хөөж эхэллээ. Боорч давхиж явахдаа Тэмүүжинд "Надад нумс могч. Би энэ хүмүүстэй харуулъя" гэхэд Тэмүүжин "Надаас болж чи амиа алдчих болохгүй. Би өөрөө харуулъя" гэд хойш харан харуулдав. Энэ үеэр нарч жаргаж хойноос нь хөөж байсан усууд хөөхөө боллоо. Энэ бол ам үрсэн үйл явдал байсан юм. Ингээд хоёр найз явсаар Боорчийн гэрт иртэл Боорчийн аав Нахуу баян хүүгээ алга болчихлоо гэд нус нулимстайгаа хутгалтан сууж байв. Харин хүүгээ хараад бөөн баярлж тэр хоёрыг насан туршдаа хагцлгүй сайн андууд болоорой гэж захидаг үлээ. Тэр хоёр хэр сайн андууд болсон бэ? Тэмүүжин хожим хаадын хаан Чингис хаан болоод улсаа ерөнхий 3 түмэн гэдэг хэсэгт хуваахад баруун түмнийг нь түүний энэ багын анд Боорч захирсан билээ. 7. Дайснуудад эхнэрээ алдан байж өөрөө ам гарав. Одоо Тэмүүжин 20 настай 90 цэнт хүрчээ. 9 настайдаа танилцсан бүрцтэйгээ одоо хамт амьдардаг болсон байлаа. Гэтэл нэг өдөр Мэргэд аймгийн цэргүүд Тэмүүжин рүү гиндүүлэн дайрав. Дайрах шалтгаанч тэдэнд байсан юм. Тэмүүжний эцэг Хэсгүйбатар Мэргэд аймгийн их чилээдүү гэдэг хүнээс нэгэн бүсгүйг булан авч эхнэрээ болгосон Тэмүүжнээж өөлөн ихвлээ. Энэ эртний өсийг мэрэгдүүд одоо тайлхаар довтолж байгаа нь. Энэ гинтийн дайралтаар Тэмүүжин ууланд нуугдж арай гэж ам гардаг. Дайснууд түүнийг болохоор бурхан халдун уулыг бүтэн 3 удаа тойрч самсан боловч олж чадаагүй юм. Гэвч тэд Тэмүүжний эхнэрийг булан авч оцсон билээ. Тэмүүжин мэрэгдийг довтлоход хайрт бүрт хатнаа хайж явсан хэрэг гэж зарим төгчд түүнийг аймхаа хулчраар нь дууддаг. Гэхдээ энэ тийм юм бишээ. Харин Тэмүүжний их, дүүнэр, амд нөхөд нэн ялангуяа бүрт Тэмүүжинг дайсны гарт алдахгүйг туйлаас хичээж байсан хэрэг юм. Учир нь Тэмүүжин л тэдний итгэл найдар, санах сарвайх хүн, туг сүлдэн байсан юм. Тиймээс Тэмүүжнийг оргуулсан байж амийн аварсан энэ үлээ. Харин бүртийг булаасан мэрэгдүүд энэ үйлдэлд хэдхэн сарын дараа маш их төлөөс төлнө гэдгийг тэд яахан мэдгүүлээ. Утгагүй юу болсон бэ гэхээр Тэмүүжин эцгийнхаа сайн найзуулах Хэрээд аймгийн Тойрол хан болон багын анд Жамуу хоёроос тусламж ирнэ. Энэ гур тус бүрдээ их цэрэг цуглуулж нэгтгээд бүртийг буцаан авахаас гадна Мэргэд аймгийг сөнөөнд дарах учиртай юм. 6. Чингис хааны анхны ялагдсан дай. Монголчууд их хуралдаа хийж хаанаа сонгодог. Язгуурч нуцөглөж байгаад дундаасаа нэгнийгээ хаан болгодгоо гэсэн үг.
Алтан уургийн олон ноёд 1189 онд 28 настай Тэмүүжинг хаан өргөмжилж Чингис хаан гэдэг цолог өв. Гэтэл энэ хурлаад оролцоогүй бусад ноёдууд Тэмүүжинг хаан болсон дургуутсаж Тэмүүжний багын найз Жамуух төр очин төвлөрч нэгэн бүлэглэлийг үүсгэжээ. Харин яг энэ үеэр Жамуухын дүү Тайчир Чингис хааны талын нэг хүний адууг нь дээрэмцэн хэрэг гарчив. Адуугаа алдсан залуу шөнийн цагаар нууцаар хойноос нь дагаж очиод Тайчрын нурууг хуг харван алаад адуугаа буцаад авдарч. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дайн гарцаагүй гэсэн үг. Чингис хаан 30 настай. Жамуухын талаас 30 мянга, Чингис хааны талаас 30 мянган цэрэг Даланбалжууд гэдэг газар туллаа. Гэхдээ Жамуухын талд байлцсан овг аймагуд илүү дайнч, илүү хүчрхэг байсан юм. Тиймээс ч энэ дайн Чингис хаан ялагдан цэргүүдээ аваад ухрав. Энэ бол Чингис хааны анхны ялагдсан дайн. Чингис хааны талд байлцсан баатрууд донд Чонс овгийн баатрууд байлаа. Чонс бол Монголын хамгийн эртний хоёр овгийн нэг бөгөөд эрлэгэг баатруудтай гэдгээрээ ч алдартай байв. Гэтэл Жамуух Чингис хааны талд байлцсан Чонсын баатруудыг олслон аваад 70 тогоонтгийн буслахын алсан гэдэг. Тэрч байтугай Чонос овгийн ноён цагаан гоогийн толгойг цавчаад толгойг нь морины сүүлэнд ууж дахиулжлээ. Энэ нь Жамуухын талд байсан олон баатруудын зэвүүцлийг төрүүлж тэд харин Жамуухыг орхиод Чингис хаанд очиж нийлсэн байна. Энэ Чингис хаанд очиж нийлсэн тэр олон овг аймагуд донд цэрэг дайны урлагаар төгсөрсөн нэн хүчрхэг урууд мангууд хоёр аймаг Чингис хаанд хүчээ өгсөн юм. Ийхүү Чингис хаан дайнд ялагдсан ч Жамуухын тэр утгагүй харгислын үр дүнд эцсийн дүндээ ялд байгуулж чадсан юм. Тэнгэрт хоёр нар мандав. Энэ дайнаас бараг 10 жилийн дараа болсон явдал. Энэ хугацаанд Чингис хаан улам хүчрхэг босоор байлаа. Өнөөдөр биш ч маргааш ихэд л Чингис хаан ирээ залгичих юм шиг л бусад овг аймагуудад санагдаж байсан биз. Тиймээс ч Чингис хаанд өсөрхдөг ноёдууд нийлж нэгдэн Жамуухыг хаанд өргөмжлөлөө. Монголын тал нутагт хоёр нар мандхан тэр. Ахаад л дайн гарцаагүй болов. Чингис хаан одоо 40 настай. Хоёр тал аль аль нь маш их цэрэг цуглуулсан туйлын хүнд тулаан болсон юм. Хинэн ч бие биенээ дийлгүй л. Гэтэл Жамуухын талд байсан бөө тэнгэрээс хур бороо оруулж, аянга цахилгаан булгаж, салхи шуурга дэгдээж дайсныг дарнаа гэлээ. Гэтэл тэр нь Чингисийн цэргүүдээр биш, Жамуухын цэргүүдээр бууж таарав. Жамуухын талд байсан цэргүүд тэнгэр биднийг таалахгүй байгаа юм байна гэд бүгд дөрвөн зүгт тарж бутран зүхтав. Чингис хаан харин тэднээс тайчуудыг нэхэн хөөж байлаа. Гэтэл тайчуудыг үлдсэн хідэн шилдэг цэргүүд онон голын цаана Чингис хааныг хүлээж байж. Чингис хаан тэдэн дээр очин байлдах явцад нэг сум эсгэрч ирээд Чингис хааны яг хоолойд нь тусав. Хэрв ганц хуруул дотгошоо туссан бол Чингис хаан газар дээрээ амиа алдах байлаа. Энэ бол түүний бас нэгэн удаагийн амиа алдах шахсан тохиолдол юм. Энэ данд Чингис хаан ялаад түүний хүзүүг хэн харавсныг озлогсон цэргүүдээс асуудаг. Гэтэл нэг цэрэг босч ирээд би тэр харавсан хүн чинь байна. Хэрв намайг шийтгэхэд алъя гэвэл энэ алгын чинээ газрыг алаг болгож өмхөрүүлэх алд бие минь байна. Хэрвээ амийг минь өршөөвөл хүр гисэн газар чинь хурч очиод хад чулуу хэмхэртэл хайрдайсныг довтолж хаан чамд зүтгэе гэж хэлв. Чингис хаан үннээ хэлдэг ийм хүнтэй нөхөрлөж болох бизээ гэж санаад түүний амийг өршөөж нэрийг нь Зэв болгон өршлөв. Зэв энэ мөчөөс хойш Чингис хаан зүтгэх бөгөөд үүгээр зогсохгүй. Дэлхийн түүхэнд хамгийн агуу морин цэргийн жанжин гэж суулдраа дуудуулах болно. 4. Нэг шөнийн дотор 2 удаа эмийг нь аврав. Гэхдээ Зэвийн харавсан сум Чингис хааныг үнэхээр хүлэх шахсан юм. Чингис хаан хүзүүндх шархнаасаа болоод тэр өдрөө ядаран зовж байлдаж байсан газраа хонов. Дэрэгд нь зэлэмгээд жанжин нь хамтайлаа. Гэтэл шархны гүнд цус гадагшлгүй дотор нь хуримтлахтай аюул Чингис хаан тулгарв. Хэрв гүн шархсан хүзүүндх цус тэндээ цуглараад гадагшлахгүй бол шархны гүнд халдвар үүсч эдээ үсэд өрөвсг аюултай болно гэсэн үг. Үүнээс болоод тэр шөндөө Чингис хаан амиа алдах байлаа. Үүнийг мэдсэн зэлэм жанжин
Шүнжин Чингис хааны хүзүүг шимэн бөгдөрсөн цусыг амаараа гаргаж асгасаар арай гэж цусыг тогтоолоо. Гэтэл Чингис хаан маш их цус алдсан тул харандаж өөхөх аюул бас тулгарв. Цус багаснаас болоод цусны даралт унж, тархинд хүчил төрөгч дутагдаж, ухаан алдаж унаад эргэтнүүдийг үйл ажиллагаа зогсож болох шүүд Зэлэм үүнийг ч бас ойлгосон ба. Ингээд шүн дөлөөр бүх хувцаа тайлаад зөвхөн дотор өмцдөгөө энэ дайнаас дайжиж явсан иргэдийн гэрээс уух зүйл хулгайлахаар яваадаг өв. Дайсны гэрүүдээс хайчиж тарг ус хоёр олоод Чингис хаанд уулгалаа. Энэ мөчөд яг үүр цайж байлаа. Чингис хаан Зэлмийн өгснийг уугаад ухаан ороод ийш тийш хартал Зэлмийн шимж асгасан цус хайжууханд нь баг намаг болжээ. Чингис хаан гайхаад энэ юу их цус вэ? Хол асахгүй яасан юм бэ гэж асуухад Зэлэм чамайг өгчвээ гэж ай сандраад юун хол асгах? Асгахыг асгаад асгаж чадахгүйгэн залгисаар агаал таарлаа гэв. Гэтэл Чингис хаан чи яагаад нүцгэн байгаа юм бэ гэтэл Зэлэм хэрвээ би дайснуудад баригдвал ингэж хэлье гэж бодсон юм. Би танай талд орохыг хүсдэг хүн блэ. Гэтэл ийм бодолтойг нь мэдчихэд тэд намайг шийдэх гээд хамаг хувцсыг минь тайлж байхад би тэднээс арай гэж зугтаж та нар дээр ирж чадлаа гэж худал хэлээд тэднийг хэрэг үнэмших юм бол би морийг нь хулгай зугтаж чам дээр ирье гэж бодож байсан юм гэв. Тэгэхэд Чингис хаан Зэлэмд хандаад ингэж хэлв. Би одоо чамд юу хэлэх вүлээ дээ? Урд нь мэрэгдүүд ирэхэд би бурхан халдууланд 3 хоног нуугдахад чи нэг удаа миний амийг аварсан. Одоо миний энэ шархны цусыг шимж амийг нь бас нэг аврав. Цангаж ядраад харангадаж үгтгийн даван дээр дайснууданд орж ундаа авчираад амийг нь бас л аврав. Энэ 3 ач тусыг чинь би үүрт мартахгүй гэж хэлв. Чингис хаан Зэлэм жанжны энэ тусыг үнэхээр мартаагүй бөгөөд хожим их Монгол улсыг байгуулахдаа Зэлмийг мянганы ноён болгож өргөмжлөөд 9 удаа буруу хэрэг хийсэн ч үл яллах онц ирэх түүнд олгосон юм. 3. Чингис хааныг хуурч авчираад алах төлөвлөгөө. Чингис хааныг энэ олон дайныг хийж байхад Хэрээд аймгийн Тойрол хаан байнга тусалж байв. Тойрол бол Чингис хааны эцэг Есүхбаатарын найз нөхөр болохоор Тэмүүжнийг өөрийн хүү шигээл хайрладаг байв. Тойрол хаанд Сэнгүм гэдэг хүү байлаа. Чингис хаан Тойрол хаантай ураг төрөг байрлаж холбоо харилцаагаа улам бэхжүүлэхүүднээс Сэнгүмийн хүүд өөрийн том охиноо өгөөд Сэнгүмийн дүү охиныг өөрийн том хүүдээ өгөх санал тавилаа. Гэтэл Сэнгүм энэ саналыг хүлээж авсангүй. Харин ч бүр доромж үхтэй хариу Чингис хаанд хэлв. Үүнээс нь болж Чингис хаан Тойрол хаанд болон түүний хүү Сэнгүмд дургу болж гэнэ. Тэгж дургу болсныг нь харин Жамуух мэдчихв. Жамуух 1203 онд Сэнгүмтэй уулзаад Тэмүүж нэг л өдөр та нарыг довтлох болно. Өрсөж та бүхэн түүнийг дарах хэрэгтэй. Хэрв та нар Тэмүүжин рүү дайрна гэвэл би хажуунаас ч оролцож хүч хавсрыг гэж хэлв. Гэвч дайн хийсэнс илүү Чингис хааны хуурч авчирад алчхыг гэдэг төлөвлөгөө тэд гаргалаа. Ингээд Сэнгүм Чингис хаан руу илчилгээж Багалзуур итгэр эрх дүнгэж өрөв. Багалзуур гэдэг нь хоньны хүзүү гэлж. Хоньны хүзүү буюу Багалзуурын яс маш бат бэх хэлхээтэй байдаг учраас үүгээр Иримийн бат бэх холбоог бэлэгддэг эртний заншилтай билээ. Гэрэлсэн хос 3 хоног хоньны Багалзуур хуваа иддэг яс одоо ч бас байдаг. Тэгэхээр Сэнгүм ургийн холбоо тогтоёо. Хурим найр хийгсэн утгатай тийм урилга. Чингис хаан урилгыг баяртай хүлээн авч 10 хүн дагуулад Тойрол хааных руу явж байлаа. Замдаа өөрийг нь баг залуу наснд нь эцэг шиг нь тусч явсан Минлэг эцгийн гэрт хонов. Гэтэл Минлэг эцэг Чингис хаанд саяхан биднийг худ ураг болёо гэж гуйхад доромжилж байсан бас гинэт ягаад худ ураг болъё гэв. Энэ нэг л с ิจ гтэй санагдахгүй байна уу? Хүүмэн чи болгоомжлох хэрэгтэй. Одоо хавар цаг, адуу туранхай байна. Адууга таргалмах зочийг шалтак хэлээд хідүүлээ байдлыг хараа гэв. Чингис хаан Минлэг эцгийн үгийг аваад 2 элчээ явуулж очиж чадахгүй шалтгаанаас Сэнгүмд хэлүүллээ. Гэтэл Сэнгүм бидний энэ төлөвлөгөөг Тэмүүж мэдснээс зайлахгүй. Тиймээс маргааш өглөө түүнийг барьж авъя гэд бүгдийг нэгэн яралтай дайнд бэлдүүлв. Үүнийг нь харин Бадай Хишлэг гэдэг 2 залуу мэдчихээд шүн дөлөөр давхин Чингис хааны байсан газар хурч очиод энэ тухай мэдээг дуулгалаа. Ийхүү хүнд хэцүү цагт эцэг шиг нь явсан Минлэг эцгийн болгоомжлолын ачаар Чингис хаан ахин нэг удаа амнасаа алдахаас сэргийлж чадсан юм. 1206 онд их Монгол улс байгуулагдахад хамгийн том тус хүргэсэн 95 хүнд мянгатын ноён цол олоход Минлэг эцэг нэгт бичигдсэн билээ. Харин Чингис хааны эсрэг хуйлдаан зохиогдож байгааг хэлж дуулгасан Бадай Хишлэг 2 ч гэсэн мөн мянгатын ноён болж шагнагдсан юм. Мянгатын ноён гэдэг бол өөрийн гэсэн газар эзэмшиж мянган өрх захирна гэсэн үг. Гэхдээ Тойрол хаан, Жамуух, Сэнгүм болон олон язгууртнуудын нийлсэн хүч хэрэг арим Чингис хааны зүг аль хэдийн замдаа гарсан байлаа. Харин Чингис хааны цэргүүд энэ дайнд огт бэлтгэлгүй. 2.
гинтийн дайралтанд ялагдав. Тойрол хаан Жамуух нарын их цэргийн эсрэг ямар ч бэлтгэлгүйсэн Чингис хааны цэргүүд Бадаа ихшлэг хоёрын ачаар багч болтгой бэлдэж амжив. Хэрв урчилж мдээгүй байсан бол Чингис хаан энэ дайнаар дуусах байлаа. Чингис хааныг гиндүүлэн довтолж бүр мөсөн устгах төлөвлөгөөтэй 1203 онд болсон энэ дайнд гэхдээ Чингис хаан амьд гарч чадсан юм. Учир нь нэгт Чингис хааны харьяанд байсан урууд мангуудын ирлэг цэргүүд цөөхүүлж гисэн маш зоригтой байлцсан. Хоёрт Тойрол хааны хүү Сэнгүм тулааны үеэр шархсан юм. Ингээд ердөө 2600 зэрэгтэй үлчгсэн байсан Чингис хааныг тэд дуусах боломжтой байсан ч гэлээ Тойрол хаан хүүгээ шархсан тул дайныг үржлүүлэхийг хүсэлгүй гэрлүүгээ буцсан байна. Чингис хаан харин энэ завшааныг ашиглан цэргүүдээ цуглуулад бэлтгэлийн сайтар хангаж аваад Тойрол хааныг найрлж байхад нь гиндүүлэн дайран орж Хэрээд аймгийг сүнөөнд дардаг билээ. Чингис хааныг гиндүүлэн дайрч устгах төлөвлөгөө гаргасан Хэрээдүүд өөрсдөө харин гинтийн дайралтанд өртөж инхүү сүнсэн түүх энэ юм. 1. Аминд нь хүрсэн бэртэл. Чингис хаан 1206 онд эсгий турхтан бүх монголчуудаа нэгтгэж дуусаад их Монгол улсыг байгуулав. Ингээд хөрс зэрэгэлдээ Тангууд улс руу дайлаар мартахад Тангуудын хаан түүнд бууж өгöd баруун гарч нь болж тусалж байя гэж амлажээ. Гэтэл үүнээс 10 жилийн дараа 1216 онд эхэлсэн Хорезм улс руу хийсэн аян дайнд Чингис хаан Тангуудаас цэргийн тусламж хүсгэд Тангууд ус туслахаас татгалцсан байна. Үүнд нь зэвүүцсэн Чингис хаан цэргийн жанжидтай Тангууд ус мөхөөг өглөө бүр над сануулж байгаарай гэж хэлв. Ингээд 1226 онд 65 настай Чингис хаан Тангууд улсыг байлдан эслэгээр маш их цэрэгтэй замдаа гарлаа. Энэ үед өвөл болж байв. Замдаа хоол хүнс бэлдэх, дайны бэлтгэл хийх зорилгоор ан хийж байтал сүрэг хулан Чингис хааны зүг гинт хэрэгснээс болоод Чингис хааны морь үргээд Чингис хаан морноосоо унчгав. Шүнжин халуурч хоноход иргэн тойрныхан санаа зовоод энэ аян дайнаа дараа үргэлжлүүлье. Сөөрөн иргэд байсан байрандаа байж л. Гэртээ харж Чингис хааны биеийг сайжирмагц эргээд хэдүүлээ эрцгээ игтэл. Харин Чингис хаан биднийг зүрх шантарч буцсан гэж тэд бодно. Хэрхийг хөх тэнгэр мэдх үзээгээд энэ дайныг үргэлжлүүлж Тангууд улсыг бүрэн сөнөөдөг. Гэвч Чингис хааны биеийн сайжрах байсаар нутаг буцах замдаа 1227 онд тэнгэр тайлсан билээ. Энэ бол зөвхөн Чингис хааны ялтын түүх биш, харин үхэлтэй нүүр тулсан мөч бүхнээсээ улам хат сууж хүний итгэл, нөхөрлөл, төсвөр хатуужлаар хэрхэн авгуу удирдахч болсон энэ түүх юм. Өсөглөн, урвалт, амьд нь хүрх шахсан шарах, ялагдал дундч түүний амийг аварсан хүмүүсийн үнэн сэтгэл их Монгол улсын суурийг хамтдаа босгож, магадгүй Чингис хааны хамгийн агуу хүч нь илд жадандаа бос. Харин хүнд хэцүү цагт ч сөхөрч уналгүй босож чаддаг тэр сэтгэлийн их хүчинд нь байсан бизээ. 2027 онд Чингис хаан тэнгэр тайлсны 800 жилийн ой тохиох юм.